За 1 2 1 2 бүгдээрэнд өнөөдөр мэндэ үргээ. Тэгээд өнөөдөр хомштой яриуллаа. Thunderbolts каноны тухай сэтгэлээ хуваалцахад бэлэн болсон байна. За MCU-гийн дараагийн нэгэн бүтээл FaceTime-ын төгсгөл болох Thunderbolts кино нээлттэйгээд хэдхэн хонж байна. Тэгээд одоохондоо бол хүмүүс болон үзэгчид болон шүүмжлэгтээс маш өндөр үнэлгээг аваагаа буюу Metacritic дээр одоо 68%-тай, Letterboxd дээр гэхэд 3.8-тай явж байгаа 5 оноос тийм ээ. Тэгэхээр ямархуу хэмжээний бүтээл босон байна гэдэг нь бас энэ тоонуудаар харагдаж байгаа байхаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж сэтгэлээ хэдүүлээ хуваалцгаа. Яг урлагийн бүтээл гэдэг бол зөвхөн тоогоор хэмжигдэж болохгүй ойлголт тийм ээ. За Thunderbolts-ийн хувьд гэх юм бол одоо нэг яриа байна л да. Мэдээж MCU-гийн нэг хэсэг. Тэгэл MCU-ийн нэг дайггүй кино гаргангууд Are we back те MCU буцаад ирсэн үү? Эсвэл нэг сул бүтээл гаргачихгүй ингээл MCU Endgame-ээс хойш өгсөн штэ гэсэн ярианууд бол маш их ингэж савлгаатай явдаг. Тэгээ тэр бол жоохон ядгаатай болж ирж байгаа сүлдээ. Нэг сайн юм гарангууд л ингээ хуйлрал, нэг муу юм гарангууд л нөгөө тийш нь хуйлрал те. Гэтэ яг хөө мэдээж Endgame-ээс хойш MCU айгүй замраагүй байгаа муу бүтээлүүд бол нэлээ их бараг түлхүү гарч байгаа гэж хэлэхэд бол буруутахгүй. Тэрний дунд FaceTime-ын төгсгөл болж байгаа Thunderbolts бүтээл харьцангуй маш сайн бүтээл байлаа гэж би хувьдаа бол бодож байна. Тэгээд үсчээд гараад ирснээс хойш бас яг үдсний дараа сэтгэл жоохон дутуу байвуудаа гэж бодсон ч гэсэн одоо ингээд цаашаа ингээд киногаа ухрааж бодоод дөрүүд те одоо найруулагчийн шийдэл мэдлийг бодох тусам илүү таалагдаж илүү гоё болж байгаа санагдчихаа. Тэгээд миний хувьд бол одоо ингээд кинон дээр гаргасан шийдлүүд одоо superhero жанр та бүр ингээд хэрэгтэй байсан болов магадгүй шинэ салхи оруулж байгаа тийм гоё юм байсан болов ч гэж бас бодож байгаа. Одоо жанрыг ингэж хольж яаж ашиглаж байгаа. Тэгээд төсвөлийн тул таны шийдэл мэдлэл надад үнэхээр их таалагдсан. За тэгээд мэдээж таалагдсан бүтээл болохоор хүмүүсийг бас үзээсэй гэж санал болгомоор байна. Театраар гарч явах тийм мэдээж том дэлгэцээр очиж үзээрэй. Тэгээд одоо ингээд кинон дээр би одоо ингэснийхэн дараа ингэсэн тэгсэн гэж яг нарийн ярихгүй ч гэсэн мэдээж спойлер авахлагдана. Тэгэхээр миний бичлэг ч гэсэн киногоо үзчихэд үзвэл илүү гоё байх болов уу гэж бодож байна. Кино тэгэл юу яаж байгаа? Classic Marvel comic интрогоор эхэлж байгаа. Гэхдээ энэ одоо бидний мэддэг MCU-гийн Marvel интро байгаагүй те яг iconic гэж хэлдэг бидний кино болгон дээрээс өглөөдөг одоо Disney Plus-ын шинэ сурлууд дээрээс ч гэсэн хүлээдэг байсан team интрогоор эхлэегүй. Юу Captain America Brave New World дээр ч гэсэн яг бүр огтхонч интро байгаагүй санагдаж байна. Тэгэхээр бас Marvel энэ дээрээ те MCU арай өөр болгож байгаа болов уу, шинжилж байгаа болов уу те. Өмнө нь бол Phase 4 мөрийн кинонуудын сценүүд дундуур нь шигтгэж орж ирээд давхарлаад яваад ирсэн бол одоо бүр цолчих шиг боллоо. Дараагийн кинонууд дээр ихтэй яахыг сайн хэлж мэдэхгүй л байна л да. За кино бол тэгээд Florence Pugh-гийн өнцгөөс эхэлж байгаа. Black Widow те Elena Belova гэж дүрийн өнцгөөс эхэлж байгаа. Мэдээж энэ киноны гол цөм холлох дүр гэж бол мэдээж хэлнэ. Энэ дээр кинон дээр нь ямар сонирхолтой болсон бэ гэхээр одоо киногоо үзсэн хүмүүс мэдж байгаа мэдээж трейлер үзсэн ч гэсэн те яг чөлөө дуналт хийгээд шүхэртэй үсрэл хийж байгаа зураг авалт байгаа. Тэрийг яг Florence Pugh бол жүжигчин өөрийнхөө биеэр тэгээ стант ордон тоглошгүйгээр гүйцэтгсэн юм байна лээ. Энэ нь болохоор Merdeka 118 гэдэг дэлхийд өндрөөр 2-т ордог тийм өндөр барилгаас үсэрсэн тийм үйл явдал бас болсон юм байлээ. Киноны сонирхолтой факт гэх юм бол. За энэ киноны найруулагчийг хэдүүлээ ярих юм бол Jake Schreier гэж өмнө нь болохоор Paper Towns гэж кинон дээр ажиллаж байсан. Тэгээ хамгийн онцлог бүтээл нь бол Beef тэ Emmy-гээс маш олон шагналыг хүртсэн Netflix-ийн Beef цуврал дээр бас найруулагчаар ажилласан тийм туршлагатай уран бүтээлч юм байлаа. Тэгэхээр ингээд дөрүүд дээр хэр ажилласан байгаа, дөрүүдийн хоорондын уялдаа холбоо тэ яг сэтгэлийн гүнрүү нэвтэрч байгаа юм дээр бас нэлийн чанартай найруулагч орж ирсэн болов уу гэж бодож байсан. Мэдээж яг уу Beef дээрээс л дүгнэж байгаа. Би Paper Towns-ыг үзээгүй байгаа. Beef дээрээс үзэхэд бол хэдий татамар комеди хэрнээ цаагаараа бас тийм цагаач хүмүүсийн амьдрал зовлон зүтгүүр тэ хоорондын сэтгэл хөдлөл хамаарлыг бол маш сайн харуулсан бүтээл байсан. За таалагдсан зүйлүүдээс мэдээж ярихад бол тулааны хэсгүүд ерөнхий таалагдсан шүү. Одоо бид нар бол Winter Soldier-ыг байнга ярьдаг. Captain America тэ Winter Soldier кино MCU-гийн маш сайн кинонуудын нэг баг топ нэгэн ч гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр тэрэн дээр юу хамгийн гоё болгодог вэ гэвэл тулааны хэсгүүдийг бол дурдахгүй байхын аргагүй Bucky, Captain America хоёрын хоорондын тулаан, гардан тулаанууд утга ашиглаж байгаа хэсэг мэсгүүд гэдэг. Bucky-гийн тэр бол MCU-д бас нэлээд явсан. Одоо Captain America биш ээ.
Falcon and the Winter Soldiers цувралэр бас тэр ингээ удганы шилжилт хөдөлгөөнүүдийг бол маш гоёор харуулсан байдаг. Энд дэр ч гэсэн ашиглаж байгаа. Тэгээд Yelenaгийн эхний тулаан барилга дотор явагддаг. Yelena хүмүүстэй зодтолж байгаа хэсгийг ингээ дээрээс нь зураг авалт хийсэн. Тэнгүүтээ ингээд тэр эдийн сүүдрийн шалан дээр тусч байгаа зураг авалттай тийм хэсэг байсан л. Тэр бол мэдээж киноныхаа голлох эсрэг дүр болох Void-ийг ингээд киноны ихэнд ингээ foreshadow буюу ингээ зөвгөнж үзүүлж байгаа тийм гоё хэсэг бас байсан. Тэр бол creative талаасаа бас айгүй гоё байсан санагдсан. Тэгээд ерөнхий бас тулааны хэсгүүд болон тулааны шийдлүүд надад их таалагдсан л да. Одоо ингээд тулааны хэсэг ярьж байгаа дээрээ бас ярьчих. Одоо киноныхаа шууд төсвөлийн тулаан руу очиход одоо супер отортой кинонууд чи ерөнхий ингээд том тулаантай байдаг тийм үү. Одоо ингээд дүр хөгжүүлэлт ингээд ийсэн бас юм явжаад хамгийн төсвөлт нь big final тулаан болоод тэгээд кино дуусна. Ерөнхий. За энэ ч гэсэн ерөнхий тим юмэг тэ форматыг бол дагаж хийгдсэн кино. Гэхдээ тэр тулаан яаж өрнжөө яг яаж шийдэж чаа те яг тэр Void гэж дүрийг яаж дарж авч байгаа гэдэг нь гоё. Одоо ингээд утууд руу цохиж зодоол ингээд cosmic power-аар ингээд шүршээч юм уу те ингээд түхэж унгаал алж хятаад байгаа юм бол байхгүй энэ кинон дээр. Гэхдээ төсвөлийн тулаантай тэр тулаан дээр яаж тэрийг шийдвэрлэж чаа арга барил нь бол маш их таалагдсан. Тэгээд тэрийг хийхэд тулд мэдээж дөрүүдийн хөгжүүлэлт маш их хэрэгтэй байсан л да. Бид нарт одоо Thunderbolts гэж юу байгаа шүү дээ. Баг байгаа шүү дээ тийм ээ. Одоо Avengers level-ийн кино болчиход шүү дээ. Олон дөрүүдийн ингээд оруулж ирээд нэг баг болгоод явж байгаа. Одоо Florence Pugh жүжигчин Black Widow-ийн дүрд Sebastian Stan, Bucky, Louis Pullman гэж шинэ жүжигчин Sentry буюу Void-д нэмэгдэж орж ирж байгаа. David Harbour, Red Guardian, White Russell, US Agent, Hannah John Kamen жүжигчин Ghost дүрдээ те. Olga Kurylenko ингэж унших байгаа. Taskmaster гэсэн дүрүүдэд ер нь эргэж ирж байгаа. Одоо бид нэр Sentry-гээс бусдын бол дандаа өмнө харж ирсэн дүрүүд. Гэхдээ яг хангалттай explore хийдэггүй, хангалттай үзэгчд яг ямар дүр юм бэ гэдгийг бас мэдээгүй дүрүүд зөндөө байсан болов уу гэж бодож байна л да. Одоо жишээ нь Red Guardian, US Agent те, Ghost, Taskmaster энтрийг бол бид нэр цөөхөн кинонд харсан. Ер нь бол Black Widow тэгээд юу хоёр дээр л Ant-Man and the Wasp, Falcon and the Winter Soldier гэсэн хоёр кино нэг юуны сурлын ард дээрс л дөрүүдийн танилцуулагдсан байгаа штэ. Одоо Thunderbolts-ийн гişүүд гэх юм бол. За юу ваалч гэсэн яг зөвхөн юун дээр Black Widow дээр хальт гараад өнгөрдөг. Тэгээ юун дээр Falcon and the Winter Soldier би нэг ярих гэж хэлэх гэж ямар бодож байна. Falcon and the Winter Soldier дээр бас анх танилцуулагдсан дүр байгаа. Тэгээд энэ кинон дээр бол энэ дүрүүд за яг Ghost-с Taskmaster хоёроос бусдаар бол маш сайн дүрүүдээ хөгжүүлж чадвал гэж би бодод байна л да. Яг Bucky-г бол зүртээ хөгжүүлж хэлээд байсан юм бол байхгүй хаа. Гэхдээ Bucky MCU-д бол маш олон кино бүтээлүүд дээр гарчихсан хангалттай хөгжүүлэгчсэн дүр байгаа. Тэгээд Congressman энэ болцсон явж байгаа тодорхой хэмжээний бас жижигхэн дүр хөгжүүлэлт бид нар бол хангалттай таньдаг дүр байгаа. Танихгүй дүрүүдийг бол бас нэлээд сайн хөгжүүлсэн санагдаад байгаа. Одоо Red Guardian-ыг сайн хөгжүүллээ. Florence Pugh-ийн Black Widow буюу Yelena Belova дүрийг бүр маш гоё хөгжүүллээ гэж бодож байна. US Agent-ийг гоё пүшлээ те. Бас гоё үзүүллээ. Sentry wow гэсэн дүрүүдийг бас гоё харуулад явсан болов уу гэж бодож байна. Тэндээ тэгээд одоо дүр хоорондуудын харилцаа гэж байна. Хоорондуудын дөрүүд хоорондын харилцаа. Одоо хин Red Guardian хин Black Widow хоёрын аав хоёрын харилцаа гэдэг ч юм уу. Тэгэл дунд нь хин Yelena нөгөө хэдийсээ аавыгаа яачаад тэгээ сонсон юм яриад байгаад ничээд ингэ нүрээ дарж байгаа юм шиг гэдэг ч юм уу. Тэр бол айгүй хөөрхөн. Тэгээд доторхоо бас уудлаад нэгэндээ гаргаад ярьж байгаа хэсэг нь ямар жинтэй жүжигчд байгаа вэ? Ямар дөрүүдээ гоё илэрхийлж бичигдсэн байна вэ гэдэг нь бас харагдсан. Айгүй гоё хэсгүүд байсан л та. Тэгээ зөвхөн тэр хоёрын харилцаа гэхээсээ гадна Red Guardian Bucky-тэй харилцаа бас байгаа. Одоо Red Guardian чинь Bucky-г тэгээ сонсч байсан зөвлөлтийн үед бол Bucky тэгээ Winter Soldier Bucky гэж мэдгүй шүү дээ. Winter Soldier гэдэг бол бас тийм нууц гэтээ нэг тийм шүтэн шиг те одоо юу гэж ярмаар юм те тэр ингэдэг тийм амар нөхөр байна гэж цаанч нэгэд яриануд гардаг байсан ба. Тэгэхэд Red Guardian бол тэрийг сонсч ирсэн хүн те тэгээ тэрнтэйгээ бас мөр зэрэгцээ тулдаад нэг багт яваад байгаа гэдэг нь гоё. Тэрнээсээ гадна Red Guardian-ийн хувьд өмнө ардын баатар байсан те бүр зөвлөлтийн ардын баатар хамгийн одоо ер нь Captain America байсан шүү дээ тэр үедээ бол. Тэгэхэд одоо ингээд амьдрал нь оронгоороо эргэцсэн те одоо хинч
тусалж чадхаа байчихсан. Одоо хинч өөрийг нь баатар гэж хүлээн зөвшөөрөхгүй те. Одоо гудамжинд хинч гэж хүлээж авдаггүй, алга ташдаггүй те. Одоо юу гэдгийг хүндэлдэггүй болчихсон байгаа. Тийм үед байгаа болохоор өнгөрсөнтэйгээ хэтэрхий мэдээж зуралдж байгаа. Тэр яг хүслээ дарж барьж хин нэгэн болохмоор байгаа те. Хүсэл байгаа л та. Одоо тэгтээ мэдээж зөвхөн Redguard-ийн гэхгүй нуухгүй одоо юу гэмдэ Redguard-ийн ганцаараа нуухгүй байгаа болохоос ш одоо Thunderbolts-ийн бүх дөрүүдэд тийм байгаа байхгүй одоо US Agent бол тийм мэдээж Captain America болоод үтсэн. Тэнгүүтээ тэр хүнд ачааг дааж гарч чадаагүй. Тэгтээ одоо муу хүн бол биш тийм ээ. Муу зүйлс хийсэн ч гэсэн муу хүн бол биш. Хүн тусламар байгаа, мэдээж нэр хүндтэй баймаар байгаа, хүндлэгдмээр байгаа гэсэн мэдрэмжүүд бүгдээрэнд нь байгаа. Одоо Bucky, Ghost юу гэдэг чинь те Yelena Belova гэсэн дөрүүд бүгдээрэнд нь байгаа. Тэрийг бас айгүй гоё хөндөж үзүүлсэн байсан. Одоо хин Redguard-ийн бол киноны комедиг авч явахын хажуугаар те тэрийг бол бас маш хүчтэйгээр хөндөсөн дүр санагцсан. За тэгээд киноны дөрүүдийн хөгжүүлэлт гэдэг дээр бас теншн бүрдүүлсэн хэсгүүд нь бас айгүй их гоё байсан. Одоо хамаг хог новшоо зэгцлэхгээ те одоо нэрээ цэвэрхэн байлгах гад алдаа мадаг гэж ярьж болохоор юмнуудыг одоо нотлох баримтуудыг устгахаар бүгдийг ингээд суулуулж байгаа штэ. Зөвхөн тэр хүмүүс гэхээсээ гадна одоо бичиг баримт яасан бла 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 зөндөө юмнууд байгаа. Тэнгүүд тэр тунд одоо US Agent те Yelena Belova хин Sentry буюу Bob одоо бид нар бол яг Sentry болсон гэдэг мэдээгүй Sentry Project тэ төсөлд оролцсон нэг залуу. Тэнгүүтээ Ghost, Taskmaster бүгдийг ингээд цуглуулгуудаа ингээд алах тийм төлөвлөгөөтэй байсан байгаа байхгүй. Тэр үед байгаа тэ нөгөө хэдийн яг тэр газараа очичихсан одоо хоорондоо тулалдж байгаа хэсэг, үл ойлголцож байгаа хэсэг, тэгээд амьд гарах гэж тэмцэж байгаа хэсгүүд бүгдийг ингээд амар теншнтэй байсан. Одоо мэдээж маш ур чадвартай цэргүүд хүсний алуурчид яасан тэ тийм хүмүүс хоорондоо нэг өрөөнд ингээд цугласан байгаа. Нэгнээ алах гээд ингээд хичээж байгаа. Нэг л буруу алахгүй өвчч болно те. Тэрийг Taskmaster-ийн дүрээр бүр муухай харуулж байгаа байхгүй. Шууд бид нар бол Taskmaster-ыг трейлер дээрээ зөндөө харсан ингээл постэр те киноны хөгжүүлэлт одоо маркетингийн төвчлөлтийн үед бид нар бол зөндөө харж байгаа байхгүй. Тэгэхээр энэ киноны нэг хэсэг байна гэж бид нар бол бодож байгаа. Тэгтэл мэдээж тэгэл MCU-гийн бидний хуурдаг аргаараа тэгээд Photoshop-тод юунд Photoshop төлөхлөө мэдгүй. Энд трейлер дээр бол ингээд цуг ингээд явуулсан баа шүү. Тэр нь бол биднэрт гинтийн цохилт байсан. Яагаад ингэ Taskmaster-ыг ашиглахгүй хүлчж чам болоо гэж тухайн үедээ бодож poor Taskmaster гэж бодож байгаа хэрнээ ингэ дараа нь бодонгууд ингэ тэр нь киноны dark tone-ыг илүү нэмж байгаа. Тэнгүүтээ тэр нөхцөл байдлыг илүү бас уур амьсгалын таниулж байгаа гэх юм уу. Теншнийг илүү бүрдүүлэх бас нэмэр болсон л доо. Шууд ингээл ганцхан 20 минут төр ингээл тэр хүн амиа алдчихсан тийм үү. Тэгээд нөгөө хэд нь бас бүгдээр яг адилхан нөхцөл байдал байгаа. Тэгээд хэдхэн секундын зайтай ингэж өрөөнөөс гарч амжиж байгаа, хаалгаар гарч байгаа гих мэтчний хэсгүүд энэ төр бол бас л теншнийг амар бүрдүүлж ирсэн. Тэгээд хонглоор бүгдээр ингээд нуруу мурундаа ингээд дэшээ ингээд өксөж байгаа хэсэг дээр хүртэл ингээд унаад өгчих боломжтой тий. Хизээл бол хизээ өгчих боломжтой гэсэн мэдрэмжийг бол бас айгүй гоё төрүүлж ирсэн. За тэгээд тэр тулааны үеэр бол ингээд бобс ирчихэж байгаа шүү дээ нөгөө тулааны чимэнд ч юм уу эсвэл хайрцгийн хүн зохиод ч юм уу тэгээд сэрч таарж байгаа. Сентри түрүү хэлсэн шиг Сентри төслийн нэг оролцогч тий юу волонтер сайн дураар оролцогч байгаа. Тэгээд Sentry бол мэдээж DC-ийн Superman гэдэг шиг маш хүчтэй дүр. Гэхдээ mentally unstable тий одоо сэтгэл зүй инженеэр сэтгэж чадах бас айгүй хэцүү травматай хүн байгаа юм л та. Sentry гэж байдгийн нөгөө талд бас Void гэж байдаг. Ингээд нэгэнгүүгээрээ оршин тогтох боломжгүй yin yang хоёр бол байгаа юм л та. Тэгээд хитрхи хүч чадалтай байна гэдэг нь яг тэрэн дээр илэрч байгаа болоо гэж бас бодож байна. You know, with great power comes great responsibility гэдэг шиг одоо нэг том хүчтэй хүч чадал гарч ирэхэд нөгөө талд яг юу байдаг нь хар тааланч хүн байдаг нэг Void Center дээр харагдаж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд тэр бол Bob хэдий өөрийнхөө хүч чадлыг удирдах чадаагүй байсан ч гэсэн тэгээд эргэн тойрондоо ингээд нөлөөлөд байгаа. Тэр нь болохоор Void те дөрүүдийнхэн дотор нэвтрээд оюун санаанд нэвтрэнгүүтээ юу атсан байгаа байхгүй өмнөх хэцүү дурсамжууд руу аялуулж байгаа. Bob тэрийг өөрөө ч мэдэхгүй байгаа тэр үед бол. Тэгэхэд надад нэг сонирхолтой юм санагдсан одоо юуны Age of Ultron дээр Wanda гардаг шүү дээ. Тэмүүтээ ингэж тархины удирдангуудаа хамгийн айц хүргэж те
дотор нь байдаг айдас нь биелэлээ олцсон байгаагаар гаргадаг. Яг тэрнтэй бас нэг жоохон параллел тийм синүүд байсан болов уу гэж харагдсан. Тэр бас гоё. Loki season 1 дээр ч гэсэн муухай дурсамжууд TV аваачаад лупанд оруулчихдаг штэ. Тэрнтэй бас төстэй байж болох юм. За тэгээ Wall-ийн тухай бол мэдээж ярихгүй байж болохгүй. Wall бол энэ кинон дээр голлох тий дүр байгаа. Томоохон үйл явдлыг ингэж цаашаа чиглүүлж байгаа дүр байгаа. Тэгээд Julia Louis-Dreyfus гэж жүжигчин тоглосон Valentina bla 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 De Fontaine амар урт нэртэй би тэгээд бүтнээр нь хэлж чадахгүй байгаа гэсэн. De Fontaine гэдэг овогтой эмэгтэй байгаа. Тэгээд Valentina-гийн дүр бол мэдээж зөвүүн гар байсан. Юу байгаа шүү дээ. Дэлхийг авардаг хүн байх юм уу? Эсвэл сайн хүн байх юм уу гэдэг ааш те. Энэ бол юун дээр саяхан бид нар юун дээр Invincible-ийн season 3 дээр бас Cecil хэлж байгааг сонсч байсан те. Нэг бол сайн хүн байна, нэг бол дэлхийг авах чамд дундлынхаа сонголт гэж байхгүй гэд хоёулын ингэ хослуулах арга гэж байхгүй те. Шашин дөрөв хослуулах боломж гэж байхгүй гэдгийг сонсч байсан. Тэгээд энэ дээр ч гэсэн Val тэрийг хинд мэйлд те туслах охиндоо тайлбарлаж хэлж байгаа байхгүй. Муу залуус гэж байдаг. Тэгээд түүнээс ч муу залуус гэж байдаг. Аль нь байхаа сонгох хэлж байгаа. Бид нар Nick Fury, Cecil те Invincible Cecil Statement энтрийг ямар сайн удирдахч, ямар зөвүүн гарууд уу одоо ингээд дэлхийг инх хамглан байлгахын төлөө те одоо хүн амьтныг олон хүнийг гэх юм уу аврахын төлөө яг юуг золиослж юуг менеж хийх шаардлагатай тулгарддаг те тэр нь ямар хэцүү байх уу гэдгийг бас бид нар зөндөө харсан. Тэгээд Wall ч гэсэн тэрний яг гоё дүр байсан санагдсан л та. Тэгээд тэрийг бас гоё бидрүүлсэн. Тэгээд бас нэг сонирхолтой параллел гэх юм бол одоо Val Bob хоёрын харилцаа ба Sentry Val хоёрын харилцаа Homelander Medley хоёртой бас жоохон төстэй юм шиг те. Яг traumaтай, mentally unstable дөрүүд. Тэгээд тэрийг яг чиглүүлж байгаа хоёр эмэгтэй удирдагчид байгаа юм л да. Тэр бас сонирхолтой гоё харагдсан. За тэгээд мэдээж Void гэж зөндөө яриад байгаа. Бид нар Void Sentry хоёрын тухай те. Тэгээд Void гэж яг юу юм бэ гэдэг юмуд мэдээж монголоор бол хий хоосон тий хязгааргүй хоосон гэж орчуулагдах юм байгаа. Тэнгүүд кино эхлэхээсээ эхлээл Еленагийн дүрээр дамжуулаад ингэ хоосон мэдрэмж. Хоосон байдал. Хоосон нүхэн дунчсан юм шиг мэдрэмж гэдгийг бол маш их дурдж исэн. Центри буюу Bob ч гэсэн өөрөө яг тийм мэдрэмжийн дунд байгаа. Маш их trauma дунд өссөн хүүхэд байгаа тий энэ киноны нөхцөлд бол. Тэгээ зөвхөн кинон дээр ч гэлтгүү одоо бид нар ч гэсэн өөртөө эргэн тойрныхоо хүмүүсийг ингээд харахад бид нар хоосон мэдрэмжийн дунд маш их унжаадаг. Тэгээ миний хувьд ч гэсэн тийм мэдрэмж зөндөө байгаа. Одоо маш хүнд имийг туулаагүй хүн ч гэсэн яг хангалттай сайн байж чадахгүй байгаа ч юм уу. Хийсэн буруу зүйлстэй гимшдэг ч юм уу. Эсвэл хийгээгүй зүйлстэй гимшдэг. Одоо хийсэн буруу зүйлстэйг нүүр тулж чадахгүй байгаа ч юм уу те. Одоо муухай зүйлсийг хүлээн зөвшөөрөх, хүлээх, нүүр тулах, тэрнтэйгээ эвлэрэх, имжлэгдэх, тэрнээсээ урагшлах, сайн сайхан талаа онцолж харах те түүнийг үүсэхгүй байх. Одоо сайн сайхан талаа гэсэн үг шүү дээ. Одоо муу зүйл хийсэн байлгаад муу хүн муу юм уу те энэ сэдвүүдийг бас нэлээ хүндсэн, ухааруулсан, бодуулсан кино байсан гэж бодож байна. Тэгээ тэр бол үнэхээр их таалагдсан л та. Яг киноны хамгийн том хэлгсэн айдиа те хоосон мэдрэмж. Тэрнтэй яаж нүүр тулах вэ? Имжлэгдэх үү те яаж хийх гэж одоо яриад байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө жинзи үеийнхнийг одоо ингэж ярьдаг гэж юу яагаад ч жок хийгээд байгаа шүү дээ. Яаж хийх үү гэдэг тухай бас гаргаж байна. Тэгэл хүний дотор мэдээж хар цагаан хоёлаа оршин байдаг. Хар бараан дурсамжууд байгаа, сайн сайхан дурсамжууд байгаа, ирээдүйн гэсэн итгэл найдвар байгаа, ирээдүгээ яах вэ гэсэн төгшүүр айдас мэдээж байгаа тийм үү. Тэгэл хүний дотор хар цагаан байгаа гэж байна. Тэнгүүд бид нар болохоор цагааны Sentry одоо харийн Void гэж бодоод байгаа шүү дээ. Sentry буюу Bob ч юм уу те. Bob болон Void. Тэнгүүд төсөглийн тулаан дээр юу хамгийн гоё харуулсан бэ гэхээр одоо ингээд дотор нь Void байхад Bob байгаа. Bob Void-ыг дарах гад ингээд одоо violence ашиглаа те. Хүч чадал ашиглаад одоо ингээд Void-ыг ингэж эсэргүүцэж даран нухчих те. Өөрийнх нь аргаар өөрийнх нь эсрэг тэмцэхэд одоо харна цагаана сэвтэж байгаа тийм үйл явдлыг бид нэр харж байгаа л да. Дүр зургийг гэх юм уу. Тэрийг бол артистикаар бас гоё үзүүлсэн байсан. Бид нар одоо ингээл цагаан хараа ингээл устгаал те. Одоо толгойг нь тастаал ингээл алаад булгаад хайчихад цагаан нь өөрөө цагаанаараа үлдчихэж байгаа юу гэдэг чинь
бас асуудал болж байгаа байхгүй тий. Тэрийг бас кино маш гоё хөндөж харуулсан харагдсан л да надад. Тэгэд Void доторх зураг авалт шийдлүүд те зураг авалтын өнцгүүд одоо ингээл нэг ханаа нураагаад ороход нөгөө муухай дурсамжуугаа орж байгаа энэ гэдэг бол артистик талаас нь надад маш гоё санагдсан. Тэгээд бичлэгийн дурдсанчлан те суперхеро жанрт нэг иймэрхүү юм хэрэгтэй байсан болов да гэсэн юм бол айгүйх анзаарэгдсэн, таалагдсан. Тэр шийдэл талаасаа бол ялангуяа тэр төгсгөлийн тулаан дээр ашигласан байгаа тэр шийдэл бол үнэхээр гоё санагдсан л та. Тэгэд Вайлын дүр дээр нэг мартсан юм байгаа нь одоо Thunderbolts сентри гарч ийл, сентри Void болж хуурж гарч ийл ингээ хотын ингээл гээл те хүмүүсийн ингээл сүүдэр болгоод нураагаад Хирошимагийн тэр тесрэлтийн юу шиг те уран бүтээлчдэн тэндээс нэрээ санаа авч хийсэн гэдгээ бас хэлсэн юм байлаа. Хүмүүсийн ингээ шууд сүүдэр болгоод үнс болгоод ингээл явж байгаа шүү. Тэгэхэд одоо ингээд нурж байгаа барилгаас ингээд Thunderbolts ингээд хүмүүсийг авраад ингээд явж байгаа хэсэг дээр хэсэгэн үйл явдал намжаад хүмүүсийг авраад нөгөө хэд маань зогсож байхад хүмүүс ингээд баярлсан сэтгэлээ илэрхийлээд алга тарч байгаа баяр үрж байгаа хэсгийг Вайл ингээд харчиж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тэрүүхэн тэндээ New Avengers-ыг бодоод олчиж байгаа байхгүй юу. Одоо Thunderbolts өөрийн устгах гээд ирж байгааг ерөнхийдөө бол мэдчихэж шүү дээ. Одоо өөрөө бидний эсрэг одоо physically те ингээд гартан талаа мулаанаар болоо яаж чадахгүй юм ихтэй байгаа шүү дээ. Тэгэхэд яаж зохицуулах уу гэдгийг мэдээд төсөвлийн сцен дээр бол шууд гарч ийл New Avengers-ыг танилцуулж байна. Хэлчихэж байгаа юм. Тэр бол Вайлыг ямар зөвүүн гарвэ гэдгийг дахин нотолсон үйлдэлийнх нь нэг байсан гэж бол бодож байна. Тэгээд бид нэр Thunderbolts-ийн нөгөө од байгаадсан шүү дээ. Сүүлийн юм дээр нь тайтл дээр нь Thunderbolts-ийн үгд од байсан. Тэрийг одоо бид нар яагаад юм болоо гэж бол зөндөө бодож ирсэн. Яагаад Thunderbolts гингүүд одоо тэр од байна гэдэг юм засч байна. Эсвэл нөгөө үгийнхэн тайлбар байх хэрэгтэй шүү дээ, тэ. Ном дээр бол тэгэхэд одоо Thunderbolts гэдэг нэр нь солигдноо, өөрчлөгднөө гэсэн утгатай л болж таарч байна. Одоо энэ үйл явдал чинь ерөнхийн нэг 2-3 хоногт л ерөнхийдөө болж шүү дээ. Бүгдээрээ нойргүй явжсэн хүмүүстэй. Тэнгүүд Thunderbolts гэж угаасаа өөрсдөө нэрлэмээргүй байсан. Тэгж болохгүй ч гэж нийтэд удаа дурдсан, тэ. Nonsense. Тэгэхэд одоо New Avengers гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд тэр asterisk буюу тэр одны тайлал бол бас тодорхой хэмжээнд гоё байсан. Тэгээд post credit хэсгүүд рүү орно. Биднэрт 2 mid credit болон post credit гэж 2 scene байгаа. 2 минут 56 секундын урттай MCU-гийн хамгийн урт post credit scene болсон. Тэгээд яг бүтэн гоё scene байсан таалагдсан. Тэрэн дээр тэгээд mid credit scene-ийн тухай ярих юм бол Red Guardian яг хөө мэдээж те алдар нэрээ ягаал тэгэл өөртөөхөө юу serial-ыг зарах гад яг хөө нэг serial зарах гад байгаадаа биш serial тэр би байгаа шүү гэдгийг харуулах гад явчаа хэсэг тийм funny хэсэг бол гарсан. Тэгээд надад тэр гэхээс илүү credit scene таалагдсан л да. Одоо орчин үеийн те meme болон сонин сэтгүүлийн нүур дээр Thunderbolts буюу одоо New Avengers гарч ирж байгаа. Тэрэн дээр хүмүүс яаж хүлээж авч байгаа одоо Not My Avengers гэсэн байдаг те. Be Avengers энэ гэсэн. Тэр бол үнэхээр гоё артистик шийдэл санагдсан. Тэгээд мэдээж орчин үед те хүмүүс медиа салбар ингэж хөгжсөн байгаа үед бол тэгж том үйл явдлыг тэгж дооёолж тэгж хүлээж авах нь бол мэдээж хэрэг. Тэгээд яа гоё санагдсан. Тэгээд post credit scene-ийн тухай ярих юм бол тэгээд Avengers гэж нэрлэж болохгүй те. Тэрэн дээр бас ярьж байгаа. Avengers гэдэг нь одоо юу болох уу гэдгийг бид нэр одоо Doomsday болон Secret Wars-аар харах байх л да. Яг MCU-гийн иргэдийн хувьд бол те Америкийн иргэдийн хувьд бол яг Avengers гэж тодорхойлолтой хүмүүс яг хин орох уу гэдэг бас сонирхолтой. Тэгээд сүүлд нь хэсэг гарч байгаа. Том хэсэг гарч байгаа. Post credit scene дээр бол тэгээд тэрийг хэрвээ киногоо үзээгүй энэ хүртэл сонссон хүн байгаа бол credit scene-ийг үзэхдээ жоохон боломжтой үзээрэй гэж хэлмээр байна. Яг гэвэл одоо яг credit ингээд хүмүүсийн титр ингээд урсж байгаа хэсэг баг шээ. Тэрэн дээр post credit дээр гарч байгаа юмных нь spoil байсан. Одоо ашигласан айнуудаа ингээд бичиж байгаа штэ. Ямар айнууд байна, хин зохиосон байна гэдгийг ингээд бичиж дунд одоо ингээд сүлд гарсан post credit scene дээр гарч байгаа юмных нь аяа ороод ирж байгаа байхгүй. Би тэрийг одоо ингээд театрт ингээд үзээ сууж байхдаа хараад уншчихгүй. Тэгэд кинонд чи ийм гараагүй сте. Ингэвтэй post credit scene дээрээсээ би хүлээчихэж байгаа байхгүй өөрөө. Тэр бол нэг тийм өөрийгөө тодорхой хэмжээнд спойлцсан жоохон тийм хөө момент байсан. Тэгээд та хэрвээ үзэж ямжаагүй байгаа бол битгий дээрээ гэж хэлмээр байна. Гэтэ яг хуу одоо би та нарт ингээд зүгээр шууд хэлсэн ч гэсэн нэг тийм л гэдэг өнгөрөхөөр post credit scene байсан л та. Угаасаа MCU-д орж ирж байгаа тодорхой тийм киноны үйл явдал гэхээс илүү нэг тийм reveal байсан болохоор
За би ч гэсэн хэлэхгүй үлдээж өдөө угаасаа нэг тийм ойлгомжтой юм байгаа болохоор та хэд бас киногаа үзсэн бол угаасаа мэдээж юм байсан гэдгийг хэлээ да. За тэгээд энэ хүртэл үзсэн бол үнэхээр их баярлалаа. Сэтгэл үлдээгээрээ хамгийн гол нь те энэ киноны тухай болон манай YouTube бидний хийж байгаа ажлын те бичлэгүүдийн сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсмээр байна. Одоо удахгүй ер нь Face 5-ыг батсан нэг яриагаа бичиж гэж бодож байна. Нэрээ юун дээр бид нар өмнө Face 4-ыг дүгнэж ярьсан бичлэг дээр ганаа битээр Thunderbolts-ийн хэр бүтээл болох дээрээ санал зөвлөлтөд сансандаа барьж исэн үйл явдал бол болж исэн. Ганаа бол failed нэгэд би бол чамгүй сайн бүтээл болж болох байхаа гэсэн юутай өнцгтэй байсан бол тэгээд би ялсан байгаа. Тэгээд ганаагаас ямар нэгэн шагналаа бол авнаа. Магадгүй дараагийн үзүүрийн тикет байдаг ч юм уу. Тиймэрхүү юмуд бол бодож байна. Тэгээд манайхан бас одоо Face 6-аас юу хүлээж ийн, ямар хуу үйл явдал болно гэж бодож байна. Ямар кинонуудыг те ямар дөрүүдийг төлхөө хүлээж ийн гэдгээ бас хуваалцаараа бичиж үлдээгээрээ. Тэгээд бас мэдээж бид нээр ямар бичлэг хийлгүүл илүү сонирхолтой байхаар байна гэдгээ бас хуваалцаарай. Тэгээд миний Thunderbolts киноны сэтгэл бол иймэрхүү байлаа. Чамгүй сайн бүтээл болж чадлаа. Хүлээснээс яг үндэ өндөр гоё тийм креатив шийдлүүдтэй бүтээл байсанд нь бол талархууштай хандж байна. Тэгээд энэ хүртэл үзсэн бол үнэхээр баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой олон аудио контент бичлэгүүдээр уулзаа. Түр баяртай сэтгэлээ үлдээгэй.